За сайн байцгаана уу сонсогчдоо. Манай Wheel of Fortune podcast-ийн 39 дугаар та бүхэндээ хүрж байна. За ингээд мандалтууд дууснаас хойш анхны өөр сэдвээр бит хоёр өнөөдөр подкастээ ярих гэж байна. За тэгэхээр өнөөдрийн уламжлалыг Эрдэнэ маань та бүхэн хэлж өгөх болно. Тэгээд уламжлал гэхээр хүмүүс их ойлгохгүй юм шиг надад санагдсан л та. Зүгээр анхны 1-р эпизодоос хойш яг подкаст бичиж байгаа тухайн яг цаг мөчөө ямар нарны орд, ямар сарны орд, ямар мандалт дээр байна гэдгийг ер нь хараад тэгээд тэр цаг үед ингээд подкастыг бичдэг гэдэг утгаар уламжлал гэдэг зүйл хэлж оруулдаг шүү. Тэрийг мэдэхгүй хүмүүс байвал тэгж тайлбарлая. За уламжлалын хувьд болохоор зэрэг нар маань загсны ордонд байна. Мандалт маань болохоор зэрэг охины орд. За тэгээ сар болохоор зэрэг жинлөөр ордон дээр байна. Тэгээ саяхан болохоор зэрэг яг нөгөө үн бол сарны хэртэлд болсон 3 сарын 14-нд. 3 сарын 14-нд болсон баха. Тэгээд яг Монголд сайн харагдаагүй л дээ. Яг Америкт яг нөгөө нэг цусан улаан харагдсан гэж харагдсан. Тэгээд гол нь тэгээд яг тэр хэртэлт маань яг хэдгээр байшин дээр байна вэ тэрийг бас хараарай хүмүүсээ. Тэгж зөвлөе. За энэ удаагийн дугаараар болохоор зэрэг бит хоёр ямар сэдв бэлдсэн бэ гэвэл дараа элементүүдийн тухай ярих болно. Elementals. Pixar-ийн кино үзсэн та нар хөөрхөн гал устэй. Гал ус агаар газар гэдэг дөрөв төлөв байдаг тий. Тэр айгүй хөөрхөн кино тий. Гэхдээ яагаад тэр ингээд амар blow up гоё яг хэдэн тэрбум доллар олоогүй амар сонин. Яг ингээд амар гоё хийцтэй айгүй гоё байсан. Надад л айгүй их таалагдсан. Надад ч гэсэн амар концепт нь айгүй гоё таалагдсан. Гал ус хоёр хизэж таарахгүй биш. Хаяа ч гэсэн тий өөртөө хичээвэл таарж болдгиймаа гэдэг нэг гоё тийм концепт гарч ирсэн. Эсвэл надад зүгээр нэг юм хөөрхөн бид нар ч болохоор зэрэг ингээд ямар нэгэн зүйлд ингээд яг хайрцаглагтаад байгаа шүү дээ. Тэнгүү тэр кинон дээр болохоор зэрэг ингээд хайрцгийг авч хаяад яг ингээд сөүл гэдэг утгаараа ингээд зохицоод байгаа гэж ер нь би надад тэгж бодогцсон. Одоо ингээд гал чинь болохоор зэрэг зөвхөн агаартай ингээд зохицно гэд тэгсэн хүмүүс байгаа ч удаа шүү дээ. Тэгмэд гал зөвхөн галтайгаа зохицно гэд байдаг ч юм уу. Энэ нь болохоор зэрэг яг нэг төрлийн нөгөө нэг хайрцаг болон зэрэг зиндатай холбоотой. Тэнгүү тэрийг ингээд авч хаяад тэгээд хооронд нь гэж байгаа нь бас яг хөөрхөн юм шиг. За одоо тэр ч яг уу. Тийм тэгэхээр бит хоёр энэ эпизодоор болохоор зохицол ярихгүй. Бит хоёр зөвхөн элементийн талаар ярина. Астрологийн 4 элемент. Тэгээд ямар ордууд ордгоо ер нь яг энэ элементүүдийг ямар шин чанарт үзүүлээд байдгийг гэдгийг бит хоёр бүр ингээд айгүй basic сэдв ярих гэж байгаа. Тийм тэгээд бас basic сэдвийг айгүй сайн ойлгох нь бас айгүй чухал байдаг болохоор энэ талаар ярих гэж шийдсэн юм аа. За тэгэхээр мэдээж хамгийн ихний элемент маань бол гал байгаа. За галын урд нь болохоор зэрэг өөрөө халуун бөгөөд хуурай шин чанартай байдаг. Эрэгтэй хүстэй холбоотой гадагшаага чиглэсэн идэвхтэй элемент. Агарын урд дээр ерөөдөө дэжгүү зөгцөн. За тэгээд галын элемент ихтэй хүн нь эдгээр зүйлсэд дуртай байдаг. Энэ нь болохоор зэрэг завгүй өдрүүд, спорт, өрсөлдөөн, хүч чадал зэрэгт ингээд дуртай. Адреналин зэрэгт дуртай. Харин зогсонх байдал, уйтгар гуниг, дэг журам, сахилах бат зэрэгт маш дургүй. Ер нь бол гал нь яг өөрөө эрч хүч бүтээлч байдал, амьдралд идэвхтэй хандах хандлагыг илэрхийлдэг. Галын элемент их байх тусам маш их юм өөдрөг үзэлтэй, тууштай, гинти шийдвэр гаргадаг болдог. Мөн басгүй бусдад урам зориг өгдөг, цаг хугацаагаа зөвхөн чухал зүйлсэд зарцуулах хэрэгтэй гэж боддог. Тийм төрлийн удирдагч хүмүүс байдаг. Гэхдээ сэтгэл хөдлөлийн тал дээр бусдыг мэдрэх мэдрэмж султай, өөрийгөө хянах чадвар байхгүй, төвчээргүй хүмүүс байдаг. Ер нь галын элемент ихтэй болвол иймэрхүү байх нэ л гэсэн. Тэгээд байгаль дээр байдаг галыг төлөөлүүлж бодох юм бол тий гал чинь амар халуун унтрашгүй нэг асаад бүр ингээд амар том болцсон байхад унтрахад нэлээд хэцүү, дарагдахад хэцүү гэдгээр ерөнхийдөө зүйрлүүлж ойлгож болно. Тэгээд мэдээж байгалийн гамшиг байгаа. Тэгэхээр гал бол байгалийн гамшигын хувьд бол гал төмөр болж байгаа. Тэгэхээр тэгж төсөөлүүлж болно. Гэхдээ нөгөө нэг заримдаа тэр
гал гарсныг галаар нь өөр нь унтраагаад идэв шүү дээ. Цормонд оруулна гэдэг үү? Аа тэгээд идэвхтэй. Тэр амар шин. Тэгэхээр галыг өөрийнх нь гал нь л унтраах юм багтаа тий. Харин мэдгүй. Ядраа. Тэгэхээр яах ёстой юм бол тэр сайн мэдгүй юм. За ямар ч хэлсэн галны шинж чанар бол маш ер нь амьдралын амар идэвхтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьдралыг маш өөдрөгөөр ерөнхийдөө харж чаддаг. Элемент гэсэн үг. Тэгэхээр танд энэ элементийн шинж чанар байх юм бол таны мэдээж харах үнцэг амьдрал илүү энэ тал руугаа чиглэх боломжтой. Гэтэ яг нөгөө талаас сул тал нь гэвэл ингээд өөрийгөө хянах чадвар бага болж байгаа юм. Уура түргэн занаа дархан сул болж байгаа юм тий. Тэрийг бас анхаарч үзэх хэрэгтэй. Гэтэ бас ерөөхдөө галынхаа их хвчлэн ихэмсэг төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Ингээ бодоод үзэхээр яг жоохон extrovert буюу гадагшаа чиглэсэн угаасаа тэг жоохон ихэмсэг яг бусдад жоохон ингээд магтуулах дуртай тий сайн сайхан зүйлсээ бусдад ингэж show off буюу тий харуулаад тэргүүрээ жоохон магтаал хүртжиж эгого жоохон хоолдог тийм төрлийн хүмүүс байдаг. Галын одоо орд ихтэй хүмүүс нь тэгэхээр галын ордуудын хувьд бол хонь арслан ном орж байгаа. Тэнгүүд яг энэ гурван ордыг үдирддэг гаригуудаас нь бодоод үзэнгүүд хоньыг мэдээж Марс ангараг тий. Тэнгүүд арсланг нар гэхээр амар халуун. За тэгээд номыг болохоор Jupiter бархас байд гэж байгаа тий. Бас л төлөвийн хувьд бол нэг юм бас ордны шин чанараа дагдаг бах тий. Одоо тэгдэг л бах та. Гэхгүй. За тэгээд хонь болохоор зэрэг яг өөрөө эр зоригтой, сэтгэл хөдлөм, санаачлагтай бас мөн шин зүйлсийг шин зүйлсэд илүүх ингэж дуртай тийм орд байдаг. Тэгээд тэр нь ч гэсэн яг өөрөө галлын тэр элементтэй холбогдчихж байгаа. Арслан болохоор зэрэг угаасаа тэр тэргүү халуун дулаан. Сайхан сэтгэлтэй, бүтээлч, эр зоригтой, бас хөрхөн амбицтай. Арслангуудыг campfire гэдэг чинь шүү дээ. Хүмүүс ингээд тойроод дулаацдаг юм хөөрхөн гал. Нөгөө нэг зугаалган мугаалганд явгод бүгдээрээ тойр цугаал өстой жинхэнэ халуун дулаан яриа өргөлдөг гэдэг шиг арслангийнхан яг тийм нэг нөхцөл үүсгэж чаддаг юм уу? Нэг жоохон тийж магтвал. Хонь болохоор зэрэг яг өөрөө динамит. Тий. Шууд нэг дэлбэрэл тэгэл байхгүй болчдөг. Гэхдээ ингээд нэг дэлбэрхтэй маш их юм хүчтэйгээр бусдад маш их юм нөлөөлж чаддаг. Арслан болохоор зэрэг сая хэлсэнчлэн campfire тогтмол гал доктортой гал гэж нэг асчул тэгээл ингээл байгаад байдаг. Тэгээ баг тэр чи бүхэн шүнжин астагч үлээ. Нэг зөв асуувал. За галын талаар бас сайн мэдэхгүй шүү уучлаарай хүмүүсээ. За тэгээ ном болохоор зэрэг яг өөрөө уран зөрөг ихтэй адал явдалт маш их дуртай. Хөгжилтэй юмсыг илүү том зураглалаар харж чаддаг тийм орд байдаг. За тэгээд галтай зөвлөлтөө яг юу юм болоо? Зургүй гал гэхээр харин ямар юу гэж болох юм бол чүдэн зэрэг. Хөдлөд. За ямар ч гэсэн firework юм болов. Тийм болов нэрийг. Тэр чинь галтай орох болов. Орж магадгүй шүү дээ. Firework. Салют байж болох юм. Угаасаа адал явдал дуртай бусдад ингэж хөгжил баяр цэнгэл авчирдаг. Тэгээд юмсыг том дүр зургаар хардаг гэдэг чинь дээрээс харна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас яг хөө энтэй холбогдож магадгүй л юм. Амар гэж болох юм. За ямар ч гэсэн тэгвэл хонь бол угаасаа динамит, арслан бол угаасаа campfire, ном бол тэргүү одоо firework буюу салют болчихж байгаа юм байна. За тэгэж бит хоёр зөвлөлээ. Өөр бас яаж зөвлөмөр та бас бодоод коммент бичээрэй. Зөвлөе. Яваарай. За дараагийн орд бол биш орд гинэ. Одоо бүр орд ирсэн. За дараагийн элемент болохоор газар буюу earth гэж байгаа. За газрын элементийн хувьд гэх юм бол газрын элемент давмгай байгаа шин чанартай хүмүүс ерөнхийдөө маш практик хандлагатай байдаг. Практик гэдгийг ойлгохвол одоо мэдээж маш бодиттой юмыг туршиж үзэж ингээ бодитоор хийжээж одоо үйл буудаг гэх юм уу нэг тийм хандлага байгаа. Тэрийг хэлж байгаа. За мэдээж маш хөрсөндөө буусан амьдралтай юм ирдэг. Амьдралтай юм боддог. За тэгээд мэдрэмж ихтэй
мэдрэмж ихтэй гэдэг нь илүү нөгөө нэг 5 мэдрэх үе юм уу? Тийм төрлийн мэдрэмжийг илүү их авахыг одоо ирмэлцдэг гэсэн. За тэгээд бодит үр дүнг илүүд үздэг. Мэдээж хий хоосон зүйл гэдэг зүйл ер нь бол газрын шин чанарт байхгүй дандаа бодтой нүдэнд үзэгдэж гарт баригдаж чихэн сонсогдож болох үс бодтой үр дүн хүсдэг. За тэгээд бас харьцангуй хүсэл тэмүүл ихтэй. Тэгтээ галын элементийг бол арай гүйцэхгүй. Тогтвортой амбиц ихтэй гэсэн үг л дээ. Бодит амбиц ихтэй. Бодлоо хөөрчгсөн амбиц гэхээс илүү амар бодтой хүсэл тэмүүлэл ихтэй гэсэн үг. Бүтшгүй хүсэл тэмүүлэл гэхээс илүү арай бүтэлтэй бүтэх боломжтой хөрсөндөө буудсан тийм хүсэл тэмүүлэл ихтэй гэсэн үг. За тэгээ газрын элемент ерөөхдөө энэ дөрвөн элементээсээ дасан зохицох чадвар хамгийн сул элемент. Одоо багаасаа хийсэн зүйлээ хөгшин болтлоо хийхийг хүсдэг. Одоо өглөө босоод ингээд ямар нэгэн тийм дадал зуршил байлаа гэж бодоод тэрхүү дадал зуршлаа жоохноос авахуулаад хөгшин хүртлээ дандаа өдөр болгон хийхийг хүсдэг. Шин зүйл болон эсвэл өөр зүйлсэдний хийх дурлаад байдаггүй. Уламжлал ийм сэтгэлгээтэй дэг журмыг сахих дуртай. Ийш тишээ тийм үсцсэн зүйлсэд маш их дургу. Дотвортой байдал болон бүтцийг илүү хүздэг. Тэгэхээр газар чинь одоо галаас шал өөр болоод эхэлчихэж байгаа зү. Энэ хоёр шал эсрэг болчихж байгаа. Хоёр огтлцсон шолон гэвэл энэ хоёр баг огтлцох нь баг огтлцохгүй л гэсэн үг дээ. Яар сайд юм. Тэгэж. За тэгээд ийш тишээ үсцсэн зүйл дургу. Тийм орд юм аа. За хамгийн том давуу тал гэх юм бол сахилах бот болон тууштай байдал. Тэгээд бас ажлын ёс зүй. Аливаа зүйлсийг байгаагаар нь хардаг. Тэгээ хийсвэр зүйлс хоосон зүйлсийг ерөөхдөө хуурамчлах гэж боддог. Тэгэхээр яг хуу заримдаа хийсвэр зүйлсийг бодит болох хэрэгтэй байдэн шүү дээ. Тэгэхээр газрын элемент яг тэр тал дээрээ жоохон дутмаг гэсэн үг. Яг ингээд хийсвэр зүйлийг угаасаа хурамч бүтэхгүй болохгүй гэдэг талаас нь хардаг болохоор яг заримдаа бүр яг өөрт нь орж ирсэн хийсвэрч гэсэн бүр үнэхээр тэ сайхан санааг алддаг гэсэн үг. Яг жоохон нөгөө нэг уламжлалт сэтгэлгээ шин new air тэ fresh air гэдэг шиг юм байхгүй. Дандаа ингээд одоо муухай айлал манай төр юу гэдэг төрийн байгууллагт байдаг нэг уламжлалт нэг сац үе тогтцсон ихчнэр ах нар гэдэг шүү дээ. Муухай айлал газрын элемент их байна гэсэн үг. Гэхдээ би ч уг нь шинэ fresh air агаар магаар гал мал ерөөс оруулж ирэхгүй байна гэж би юу бодож байна. Арай амар жишээ авч уу яа. Би зүгээр илсэн цөлөл гэж бодсон л доо. Тийм бах тий. Яа чи хоёр өөр сэтгүүтэй байна. За тэгээд ерөөдөө альва зүйлийг хийхдээ тухайн ажлыг хийхэд хэрэг хугацаа зарцуулах вэ гэдгийг ингээд тооцоож чаддаг төрлийн хүмүүс байдаг. Газрын элемент ихтэй хүмүүс нь за уйдуртай нэгэн ивийн өдрүүдийг нэг тэгж тоогоод байдаггүй, эрсдэлт дургу нэгэн ивийн аюулгүй байхыг хүсдэг заяа. Эрсдэл гаргах үнэхээр дургу. 50 бөгөөд ямар нэгэн зүйлсэд тэгж яарах дургу, мөнгөө хадгалж хуримтлуулах дуртай, итгэлтэй, хөдөлмөрч, өндөр шалгууртай тийм хүмүүс байдаг. Бас байгальд маш их дуртай, ан амьтан тайртай, гэл нарны туяа, салхи, бороо, цас, нутгийн хөрс. Маа нутгийн хөрс шороо гээл ингээл нутагтаа ясаа тавина гэж боддог хүмүүс ээж магадгүй. Монголын салхи, Монголын үнэртэй салхи. Гэх мэт одоо байгалийн үзэгдэл байгальд их дуртай. Учир нь яг байгальд байх нь эгээр хүмүүс тайвширлыг их өгдөг. Газрын хүмүүс шүү дээ. Тэ? Яалтчгүй. Earth, Nature, Mother гэдэг чинь тийм. Earth, Mother гэдэг шиг. Уусаа тэр үг гэж байгаа гэсэн. За, тэгээ газрын ордууд нь яг өөрсдөө үхэр охин матер зэрэг юм аа. Үхрийн орд болохоор зэрэг энэ дэлхийн ертөнцөөс гоо үзэсгэлэнг нь олж харж чаддаг. Амьдралын хамгийн сайхан зүйлсээс таашаал авахыг ирмэлцдэг тийм хүмүүс юм аа. Бас мөнгөтэй холбоотой байдаг. За охины орд нь болохоор зэрэг яг өөрөө зохион байгуулалт сайтай.
нарийн ширийн зүйлс илүү чиглэсэн тийм логик болон аналитик шүүмжлэлт сэтгэлгээ зэрэг сайтай тийм хүмүүс байдаг. Охины ордны хүмүүс нь. Detailsтэй сайн ажилдаг. Нарийн ширэмтэй сайн ажилдаг гэдгээрээ бүгдээр нь мэдж байгаа. За, матер болохоор зэрэг угаасаа тэргүй аливаа зүйлсийг илүү удаан эдлгээтэй болохыг хүсдэг заяа. Тинч болохоро удаан эдлгээтэй зүйлсийн төлөө ажилдаг гэсэн үг. Одоо жишээлбэл зүгээр нэг байшин авахгүйгээр тэр байшин яг хэдэн жил одоо яг уу одоо тэр байшинд хэдэн жил амьдрах уу? Би ингээд тэнгэр рүү явлаа ч гэсэн миний одоо үр хөдлөө нэг яг уу үл хөрөнгөлтөн. Үл хөдлөх хөрөнгө минь үлдэхүү чигшээ хувцас авсан ч маш материал сайтай, эдлэгээ сайтай одоо өмсөх хүч юмыг сонгож авна. За тэгээд бас яг материал ордныг өөрөө төгс менежер гэж ер нь бол явагддаг. Аливаа зүйлийг зохицуулахдаа маш сайтай, маш их юм өндөр амжилтанд хүрэх боломж ихтэй тийм хүмүүс байт юм аа. За тэгэхээр өхрийг газраар илэрхийлэх юм бол айгүй гоё цэмцгэнсэн гоё байгаад. Одоо гарден ч юм уу тийм ингээд хүлэмж жижигхэн цэцэгтэй нэг юм хүрхэн юм цөөрөмтэй тэгэнгүүтээ хажууд нь ингээд шовоо муу ингээд яцсан жив гээл ингээд жирэгцэн. Тэгээд тийм нэг хөрхэн. Цогц нэг хөрхэн. Жимстэй байгаль юм уу? Тэр үрийг илэрхийлж болох юм тий. За, охины ордыг өсөмтгай юу гэхлээр чинь өсөмтгай гэхээр өмнө нь бол дөрөв үлрэлттэй ямар ч гэсэн дөрөв үлрэлттэй гэж бодлоо. Дөрөв үлрэлттэй. Тийм, дөрөв үлрэлттэй ус ч юм уу нэг газар заяа. Ямар ч гэсэн өсөмтгай гэхээр дөрөв үлрэл ингэ солигдож өөрчлөгдөж идэг. Тасч ороод, борооч ороод, шууршаал, нар гараал бүх юм нь болж идэг. Тэгтээ яг нэг хിവэрэ байж идэг юм. Би бол охин гэсэн чинь нөгөө нэг өсөмтгай гэж байгаа учраас шаврыг бодсон л тоо. Өмнө нь ч гэсэн яг хоёулаа шавар гэж хэлж байсан. Тийм л үү. Тийм. Шавар гэхээр хоёулаа юу бол юу ч хийж болох юм байна шүү дээ. Бас соёл бит хоёрын сэтгэх бас өөр шүү. Гэхдээ яг охины ордны хүмүүсийг ингээд шавар мавар гэдэг амар муухай зүрлэхээр уурлах байхаа. Тэгэхээр арай жоох өөр зүйлсээр яд юм. Үгүй гоё шавар ч гоё штэ. Янз бүрийн бүтээдэг. Одоо энэ аяг маяг хийж болсон. Жижиг деталийн уран үе аюу шаарддаг болохоор зүгээр штэ. Эндэмэж магадгүй гамдахгүй бах уу. За тэгээд материал ордлохоор зэрэг материал орд бол хөрсөн дээр баригдсан барилгууд эсвэл уул юм уу Эверест бол тийм матер чинь бас нэг аавыг илэрхийлдэг болохоор аав нар шиг чинь бас өөр шиг нөмөртэй гэж яриад байдаг шүү. Тэгэхээр бас матер чинь яг өөрөө нөгөө нэг ямаа байдаг шүү. Сайн дээр нь одоо ордныхын төлөөлөл дээр нь тэгэхээр бас ямаа чинь ингээ уулнаар гардаг болохоор бас өндөр уул ч юм уу. Тийм бай. За бит хоёрын ингээд хаттай уул. Бит хоёрын сэтгэлгээ нэг юм бөхөл юм да. Та бүхэн одоо бас яаж зөвлөхийг бас их сонирхолтой л юм. Бид таашгүй. За газар бол ингээд дуслаа. За агарын ордоо. Агарын орд гинэ. Агарын элемент ээ. За агаар нь болохоор зэрэг оюун ухааныг илэрхийлдэг. Сэтгэлгээ харилцаа холбоог илэрхийлдэг. Агарын элемент нь бидэнд бусдад өөрийгөө илэрхийлэхэд тусалдаг. Ухаалаг бөгөөд хөндөй бодит тийм сэтгэлгээтэй тийм элемент юм аа. За агарын элемент ихтэй бол тухайн хүмүүс дасан цогцох чадвартай, ярианы авьяастай, маш их эерэг бодолтой, тархиа илүү их сонсдог, харилцааны уур чадвар ихтэй тийм хүмүүс болд юм байна. За тэгээ хэрхэн яг их гэдгээ харах вэ гэвэл төрсний үсэгтээ харах хэрэгтэй. Тэгтээ цаг нь мэддэгдэхүйц байх хэрэгтэй шүү. Цаг байхгүй бол нөгөө нэг давангай гариг ордууд чинь худлаа гарчдгийг. Цаггүй өгдлөөр гарчдаг болохоор яг гой цаг оруулж ээж илүү нөгөө нэг байшингуудыг бүх юмнуудыг калькулейт хийж ээж тооцоолж ээж яг гой гаргадаг. Тэгээд нойтон бөгөөд дулаан шин чанартай. Газар дээр энийг хэлээгүй те. Газар болохоор зэрэг хуурай бөгөөд одоо хүйтэн төлөвтэй байдаг. За тэгээд нойтон бөгөөд дулаан шин чанартай юм байна. Агарын
элемент маань за дээшээ чиглэсэн ийм дундаа зураастай тим юугаар одоо дүрслэгддэг. Дээшээ чиглэсэн ийм гурвалжин тэгээ дундаа ийм зураастай. Одоо алхимийн тэмдэглэгээ гэсэн үг. За тэгээ нэлээх гадагшаага чиглэсэн эргэтэлэг шин чанартай. За темпераментыг ер нь бол явах юм бол сангвиник гэсэн үг. Гал болон газар дээр хэлээгүү те. Шинэ хоёрыг нэлээх хоригдуулж. За яг гал болохоор зэрэг угаасаа тэртээ тэргүү холерик болчихж байгаа. За газар болохоор зэрэг яг өөрөө меланхолик болчихж байгаа. Меланхолик. За тэгэхээр агаар бол сангвиник. Сангвиник төлөвтэй гэж ойлгож болно. За агарын орд ерөөдөө давангайлсан болвол энэ хүм маань эргэн тойрондоо хүмүүстэй байвал илүү хаац жаргалтай байдаг. Өөрийн бодлоо бусд хүмүүстэй хуваалцаж чадахгүй бол тэдний хувьд зүгээр л нэг юм шорон дотор байгаа юм шиг санагдана. Агаар учраас ямарваа нэгэн тийм эргэлтэнд орох дуртай. Агарын солилцоо гэж ярьдэн шүү дээ. Яг тэрэн шиг. За ихэр болохоор зэрэг яг хүн бүртэй харилцаж чаддаг. Жинлүүр ганцхан хүнтэй ингэж харьцаж чаддаг болвол хумх бол групп хүмүүстэй харилцах. Олон нийттэй илүү. За тэгээд агарын элемент нь яг өөрөө яра, мэтгэлцэн, үг хэл, чалчих, хов жив мөн бас интернетийг илэрхийлдэг. Туурхал. Тий. За тэгээд агарын элемент ихтэй бол угаасаа тэргүү ярианы ур чадвар сайтай, хурц хэл амтай. За нөгөө нэг хар хэл амаараа ойхдоо чүс гэдэг нэг л дуу байгаад идэг да. Яг тэр санаад орж ийн. За яг тэрч биш л дээ. За тэгээд бүх хүнтэй хэв найрамдалтай байдаг заяо. За тэнгууд хурц хэл амтай байж яг яаж хүнтэй хэв найрамдалтай байгаа юм бэ гэж асууж магадгүй заяо. Тэгэхээр агарын элемент ихтэй байна гэдэг чинь сайн болон муутай байна гэсэн үг. Тэгэхээр зарим хүмүүс мөн одоо хэв найрамдалтай байна, зарим хүмүүс нь хурц хэл амтай болохоор нэлээх fighting тийм байх байна гэсэн. Ер нь бол энерги айгу одоо энэ төлөвийнхөө энерги нь хэрэг давмгай хэрэг сулаа шалтгаалж яаж энерги зохицуулж сурах уу гэдгийг хүмүүс бас анзаарах хэрэгтэй болсон байдаг. Яг агаар илүү давмгай байлаа гэхэд тэр ордны бүр сайн шин чанарын тойлоод гараад ирнэ гэсэн үг бол биш. Гэтэ яг хамгийн зүй зохицолтой юм гэх юм бол дөрвөн элемент дөрвөлээ хүнд ер нь тэнцвэртэй байгаа тохиолдолд илүү тэр хүн бүх зүйлд ингээ яг тохирох хэмжээний хандаж чадна гэсэн үг л дээ. Гэхдээ яг зарим элемент дутагдсан эсвэл илүү байна гэдэг нь бас тийм ч бас муугийн шинж биш ээ. Та зүгээр л өөртөө бас ажиллах хэрэгтэй гэдгийг анхааруулж байгаа гэсэн үг шүү. За тэгээд ер нь бол агарын элемент ихтэй байвал гадаад хэл сурах авьяастай байдаг. Нэг тиймэрхүү байна. Агарын элементийн тухай дахиад ерөөд нь ярих гэх юм бол агаар нь яг өөрөө мэдээлэл өгөх болон мэдээлэл асуух юм. Хэлэх болон асуух гэсэн үг. За агарын элемент ихтэй хүмүүс нь яг өөрсдөө асуултаар дүүрэн байдаг. Учир ямар нэгэн зүйлээ учир шалтгааныг илүү сонирхдог тийм хүмүүс байд юм байна. За тэгээ агарын элемент нь яг өөрөө тархитай холбоотой байдаг болохоор эдгээр хүмүүс маань ухаантай байгаа гэсэн үг. Мөн басгүй яг тарих гэдэг чинь ямар нэг зүйлийг сэтгээд тэрийгээ ингэж ярьж байгаа шүү дээ тий. Тийм болохоор яг яриатай холбоотой байдаг. За тэгээд агарын элемент нь яг өөрөө баримтыг илүү их ингэж илүүд үздэг. Элемент ихтэй хүмүүс нь ерөөдөө баримтыг илүү үздэг болохоор мэдрэмжийг үл таадаг гэсэн үг. Нөгөө нэг тарих уу сэтгэлөө гэдэг шиг л тий. Тэр шиг юм болчихж байгаа. Тэнгүүд одоо нэг жишээ авлаа гэж бодоход за баримт дээр тулгуурладаг гэхлээр гудамжинд мөнгө гуйж байгаа хүн байлаа гэж бодъё л доо. Йоо дандаа байнгын жишээ тэгээ. Харин тийм байнгын жишээ. За тэнгүүд мэдрэмж нь болохоор зэрэг тэр хүнийг өргөж байгаа шүү дээ. Баримт нь болохоор зэрэг тэр хүн яг өөрөөсөө болоод энд байгаа. Тэнгүүд агарын элементийн хүмүүс энэ хүн угаасаа өөрөөсөө болоод энд байгаа. Тийм болохоор туслахгүй гэд явна гэсэн үг. Хэрвээ баримт дээр тулгуурладаг бол мэдрэмжэндээ тулгуурлах юм бол энэ хүн яагаад ингэж байгаа юм болоо гэд тэр хүн өөрийнхөө буруугаас болсон ч гэсэн энэ хүн зовж гин гэдэг утгаараа мэдрэмжэндээ тулгуурлаад ийм гэсэн үг. Энэ нь хөвчлэн усны ордны хүмүүс. Тэнгүүд нөгөө 10 жилд бас нэг тийм мэтгэлцээний тэмцээн дээрээ нэг юм сэдв байдаг байхгүй. Мэдрэмжтэй байх нь мэдлэгтэй байхаас илүү
гэсэн сэдвүүтэй заяа. Тэнгүүт энийг яг хоёр талаас нотлох болон эцаагч талаас ингээд баримтуудаа аваад тоглож штэ мэтгэлцэн дээр. Тэнгүүд ерөнхийдөө мэдрэмж гэдэг талаас нь илүү их нөгөө нэг фактууд гарч ирдэг. Ер нь бол харьцангуйгаас ингээд энэ хоёрыг талаас нь нотлох юмнууд ингээд амар зөндөө их. Гэтэ аль нь илүү гэдгийг батлах бас хэцүү. Тэ. Тэр энэ бол ингээд баг байнгын сэдвүүл болчиход байгаа юм л та. За амар фантом шиг. За тэгтээ ерөөдөө яг агаарын элементийн хүмүүс маань нэг зүйлийг сануулхад бүх зүйлийг логикоор шийднэ гэж байхгүй шүү. Хин нэгэн сэтгэл хөдлөө нээхийг оролдох үед эдгээр хүмүүс хөвчлэн үл тоодог. Ус цацдаг. Сэтгэл рүү ус цацдаг. Ус цацдаг гэсэн чинь надад нэг юм cat нөгөө моор л ус цацсан чинь нөгөө гэдэг ингэдэж штэ тэр шиг санаад орчлоо. За тэгээд яагаад тэгж байгааг гэвэл агаараа ордон хүмүүс нь өөрсдөө сэтгэл хөдлөлөө мэдрэхгүй байхыг илүү хүсдэг. Тэгээд тийм ч болохоор сэтгэл хөдлөлөө хөвчлэн маш их дардаг. Тэгэхээр бусдад нэхийг хүсдэггүй. Бас нэг гүн гүнзгий хүмүүс биш болохоор тийм юм руу гүнзгий орч чаддаггүй юм уу? Аливаа зүйлийн одоо учир шалтгааныг л илүү гүн гүнзгий ингэж сонирхдаг болохоос биш өөрсдөө сэтгэл зүг бол хизээж гүнзгийс сонирхдаггүй гэсэн үг. Гэхдээ хоёрын ингээд бүх хүмүүс тийм байх гэсэн үг бол биш л дээ. Нэг их хвчлэн тийм байх. Элементүүдээ илүүсээ хараарай л гэсэн үг. За агаарын элемент нь яг өөрөө шинэлэг санаа, хөгжилтэй байдал, сониуч байдал, хобби их байдал, ухаан зэргийг ер нь бол илэрхийлдэг. Тийм ч болохоор яг яруу найраг тий уран зохиол зэрэгт ер нь бол авьяастай баг тохиолдол ихтэй байдаг шүү. Агаарын ордны ордууд гэх юм бол мэдээж ихэр жинлөөр хумх байгаа. За ихрийн орд нь яг өөрөө mutable буюу тий хувьсантгай. Тийм ч болохоор яг мэдээлэл цуглуулахад илүү чиглэгддэг хамгийн одоо хурдан агаарын тэмдэг юм аа. Сониуч бөгөөд дур булаан тийм орд юм. За жинлүүрийн орд болохоор зэрэг өөрөө бид нар мэдж байгаа тэнцвэртэй байдал эв найрамдлыг илэрхийлдэг. Одоо гоо сайхан, гоо зүй зэргийг илэрхийлдэг. За хумхан орд нь яг өөрөө хамгийн тогтвортой. Энэ гураас хамгийн тогтвортой орд. За олон нийтийн дунд илүү их амар амгалан олдог. Одоо нийтийн сайхан. Одоо социалист нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэдэг юу лээ социалист үзэл санаа бас байх боломжтой гэсэн үг. Яагаад гэвэл олон хүмүүсийн сайхныг ингэж яаж байгаа гэсэн. Гэхдээ бас арчилсан ч ер нь бол болно. Ядаргаад тий. За. Тэнгүүд ингээ харангууд ихрийн ордныхын ерөнхийдөө хүм болгонтой харилцахад хамаагүй заяа. Одоо жишээлбэл хоёр найз уулзлаа гэхэд ихрийн найзтай уулзж байгаа хүн өөр олон танихгүй хүмүүс авчрах юм бол ихрийнхэн зүгээр юм заяа. Ерөнхийдөө тухтай үлээж аавна. За тэнгүүд жинлүүр дээр болохоор жинлүүр өвчлэн зөвхөн одоо нэг найзтайгаа хамт юм яриад байхыг хүсдэг ч юм уу те. Тэгж болно. Тэнгүүд хумх холоо дэрэнгүүд илүү найз нөхдөө таньдаг хүрээллээ те. Оруулж ирж ингэж бөөндөө хамт юм ярихыг илүү үздэг гэж ойлгож болно. За тэгээд энийг эхрийг одоо агаараар илэрхийлэх юм бол юу юм? Хээрийн салхи гэхгүй. Гэхдээ ерөөдөө бол би яг ингээд нэг юм уншиж ирсэн заяа. Дөнгүүд ихэр болохоор зэрэг яг хүн бүрт ингэж одоо яаж байгаа үстэй хүн бүртээ харьцаж байгаа шүү дээ. Тэгэхээр яг бид нарын яг одоогийн төвшөнд байгаа агаарын одоо атмосфер гэсэн үг. Агаарын одоо юу бидэн шүү дээ атмосферууд. Тийм давхаргууд тэнгүүд яг агаарын давхаргын хамгийн доотлын давхарга буюу хүн бүрт хүрч байгаа тэр давхарга нь ихэр гэсэн үг. Тэнгүүд арай жоохон дээшлээд ирэнгүүд нөгөө онгоц явдаг давхарга байна шүү дээ. Тэр чинь яг жинлүүрийн давхарга гэсэн үг. Яг нэх амар олон хүмүүс хүрдэггүй. Харин хумх болохоор зэрэг хамгийн дээр байдаг буюу одоо Эверест уулын нөгөө давхарга байдаг шүү дээ. Ерөөсөө хин ч нэг ямар хүрээд идэггүй. Тийм давхарга гэж ер нь бол нэг зүйлээс уншиж ирсэн. За тэгвэл тодорхойлчдөө. Харин тийм ээ. Тэгвэл нарийн тодорхойлол хэцүү л. За би ч тэгэхдээ яг нөгөө нэг хувьсамтгай агаар гэхлээр чи угаасаа тэргүй салхи болчих жоом шүү. Тийм яг л Монголын үнэртэй салхи. Монголын үнэртэй салхи.
Хээрийн сайхан нэг Монгол салхи гэдэг штэ. Хазар улаалгасан сайхан сал. Дээрлэж. За, жинлүүр болохоор зэрэг ер нь даралттай салхи юм болов. Угүй салхи шээ. Даралттай агаар. Агарын даралт. Илүү нөгөө нэг хүний хичээл зүтгэлээр одоо гаргаж байгаа гэдэг ч юм уу. Тийм урлагтай агарын даралт. Хоол хийхэд ашигладаг. Газ уу гэж. Өөр юм. Хоол нь өөр юм. За мэдгүй. Газ тэгэхээр юу болч юу? Мэдгүй. Тэр чинь хими химийн юм гэхэр чинь бас тэгтээ агаар шинжлэх ухааны талтай гэхэр газ чинь хомхон шүү. За. Энийг одоо бэлтгой. Байли. Сүүлдээ үнэхээр бүр тарих бүр гашилж байна. Мэтгэлцгээр асуудал шүү. За дараагийн хамгийн сүүлийн элемент болохоор ус байна. За усны шин чанар яад юм бэ гэхээр маш хайрлан, халамжилсан ийм мэдрэмжийг хүмүүст юу нь бол өгч чаддаг гэсэн. Ус гэдэг бол ерөнхийдөө хүний сэтгэлийн халуун дулааныг ерөнхийдөө илэрхийлдэг гэсэн. За нөгөө төлөв байдлаар нь илэрхийлэх юм бол ус нь нойтон бөгөөд хүйтэн гэж явдаг. Бусд нь болохоор ер нь халуун бишээ дулаан бөгөөд хуурай гэл ингээл явчихсан шүү дээ. За тэгвэл ус ерөнхийдөө хүйтэн бол явж байгаа. За ус бол маш чимээгүй бөгөөд маш их хүчтэйгээр нөлөө нь орж ирдэг. Бид бол яалч юу мэдж байгаа шүү дээ ус яг ямар төлөвтэй байдаг гэдгийг. За ус болохоор цэцэн мэрэгэн эмзэг зөөлөн зан чанар. Одоо эмзэглэх. Тэгээ маш гүн гүнзгий газрын гүний ус мэттэй. Тийм deep байдал гэсэн үг шүү дээ. Тэрийг илэрхийлдэг. За тэгээ дээрэс нь silence буюу одоо чимээгүй байдал. Дээрэс нь нууц. За тэгээд өнгөрсөн цаг хугацааг илэрхийлдэг. Ерөнхийдөө алхимийн нөгөө тэмдэг нь болохоор доош харсан гурвалжаа гэсэн үг. Нөгөө эхний хоёр элемент хэлээгүй юм тий. Гал болохоор зэрэг дээш харсан гурвалжаа гэсэн үг. Ус гал хоёр нь эсрэг байгаа шүү дээ. Газар болохоор нөгөө агаарын эсрэг гэсэн үг. Доош харсан гэх. Доош харсан гурвалжаа. Зурастай гэсэн. За темпераментийн хувьд ярих юм бол ус нь өөрөө флегматик гэж. Флегматик. За тэгээд усны ордны юм шин чанартай ер нь хүмүүс болохоор удаанаар ерөнхийдөө юмыг ажигладаг. За ажиглалтын үндсээс түүнийг юм мэдрэх айгүй ур чадвартай хүмүүс байдаг. Сэтгэл хөдлөл нас нэлээ хөгжсөн тийм хүмүүс байдаг. За усны элементийн хувьд бол урлаг болон урлагийн төрлүүд болох хөгжим одоо хүний сэтгэлийг хөдөлгөж чаддаг тийм сайхан урлагууд байна шүү дээ. Урлагийн төрлүүд. Тийм зүйлүүдийг илэрхийлдэг юм. За тэгээ мөн тав тухтай байдал, чимээгүй тайван газрууд, за сүнслэг байдал, эргэн өнгөрсөнгөө дуурсах, санах болон романтик байдал зэргийг ерөөхдөө илэрхийлдэг. Тэгэхээр миний бодож байгаа нэг зүйл гэх юм бол энэ дөрвөн элементээс хамгийн романтикаараа нэгт орох элемент нь бол ус гэж би бодож байна. Дараа нь болохоор газар. Гэхдээ газар яг орох уу? Таурус өхөр мөхөр чинь бас романтикт ордог болохоор юу н газар гэж бодож байна. Гэтэ нөгөө хоёр бодохоор жоохон ингээд биш юм шиг тий. Биш болчихлоо л та. За хэцүү байна бас л. За тэгээд усны ордгны усны элементийнхэн зөрчилдөөн, сөргөлдөөн, хэрүүл маргаанаас ер нь бол зайлсхийдэг. Ер нь тийм зүйлс дургу. За бүдүүлэг ирээ зэргүй байдал, хит их өдөөн хатгалга буюу өөрийг нь хитрхи одоо зүгээр ялахгүй өдөөх. Тэгээ тайван байдлыг наалдагдуулахад ерөнхийдөө маш дургуй. За тэгээ усны төлөвтэй хүмүүс зүүн совин маш өндөртэй учраас хүмүүсийг маш сайн мэдэрч хүмүүсийг одоо танин зүүн совингороо ямар хүн бэ гэдгийг танихтаа маш сайн гэж ойлгож болно. Энэ бол төрөлхийн цаанаас нь зүүн совингор нь одоо мэдрэгдчихэд гэх юм уу? Тийм. Яг усны элементгүй хүмүүсийн хувьд бол энийг ойлгоход хэцүү байж магадгүй ч гэсэн усны хүмүүсийн хувьд бол маш юу гэдэг мэдрэмжтэй байдаг гэсэн. За тэгээд иррационал буюу хийсвэр хандлагатай бодтой бус гэсэн үг л дээ. За тэгээд эмзэг мэдрэмтгий учраас ер нь дэлхий энэ хорвоо ертөнц хитрхи жоохон хуурц санагдах боломжтой байдаг. За тэгээд мэдээж усны элемент гэдэг утгаараа сэтгэл санааны төгшүүр болон сэтгэл готролд аюу өртөмтгий байдаг. Одоо anxiety болон depression гэсэн үг. За тэгээд усны ордныхон
илүү амьдралын ер нь бараан зүйлсийг мэдэрдэг гэж ойлгож болно. За тэгээд хэрвээ усны энэ орд тэнцвэргүй байснаар ерөнхийдөө өөртөө итгэлээ алдах, амбиц, амьдралын идэвхээ ер нь алдах боломжтой байдаг. За тэгээ ус бол маш тийм ойр дотны гүнзгий байдлыг илэрхийлдэг. Тийм учраас ийм усны элементтэй хүмүүс одоо ойрын дотны хүмүүстэй байх нь аягүй чухал гэдэг. Одоо жишээлбэл нэг жишээ гэр бүл хайртай дотны хүнтэйгээ үүсгэж байгаа deep ийм connection аягүй чухал байдаг гэсэн үг. За тэгээд усныхан бол бусдад маш санаа сэтгэл тавьдаг, буцалтгүй тусламж өгөхийг хүсдэг, тий. За ийм байдлаасаа болоод зарим тохиолдолд ашиглуулах гэх мэт ийм одоо гинэн эмзэг байдлаа ашиглуулах тал бас байж болдгоо. За тэгээд энэ хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө өөртөө анхаарал тавьж өөрийн хүсэл мэдрэмжээ илэрхийлж сурах нь айгүй чухал байдаг. Хэрвээ усны элемент олон давнгаа хүн байвал өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй гэсэн. За тэгээд ийм усны элементтэй хүмүүс бодох шаардлагатай үед ерөнхийдөө бодиттой бодохоос илүү төсөөлдөг, ургуулan боддог гэсэн үг. Overthinkers гэж хэлж болно. Боддог гэхээс илүү abstract сэтгэлгээтэй байдаг. За тэгээд нэмээд мэдээж л урлагийн мэдрэмж нь маш өндөр. Юмсыг урлаг гоо зүүн талаас нь мэдэрч чаддаг. За тэгээд өнгөрсөн одоо ирээдүй гэдэг 3 цагийг авч үзэх юм бол усны элементийнхэн илүү өнгөрсөн тал руугаа явна гэсэн үг. Газар элементүүд болон гал илүү одоо цаг руугаа явна гэсэн үг. Газар бол ялцчгүй одоо цагтаа илүү амьдэрдэг. Тийм. Агаар бас угаасаа агаар илүү ирээдүйд амьдэрнэ гэсэн үг. Гал ч гэсэн илүү ирээдүйд гэж хэлсэн байдаг. Тийм. Гэхдээ гал чинь яг action oriented болохоор тийм үйл хөдлөл хийдэг болохоор яг илүү бас одоотой амьдэрдэг байх магадлал өндөртэй. Тийм. Гэхдээ яг өнгөрсөн лүгээ илүү хардаг хүмүүсийн хувьд юм бол ус газар болж таарч тий яг. Тэнгүүт яг ирээдүүлүүгээ чиглэдэг өнгөрснөө хардггүй юм бол гал агаар гэж юу хэлж болохоор юм бэ. За тэгэхээр усных маань мэдээж маш ой санамсайтай. Одоо юу болсон яс иснийг он сар өдөр цагтаа мэдчихэдэг. Тэгээд усны байшингууд буюу 4, 8, 12 дахь гэр нь ерөнхийдөө кармик байшингууд гэж явдаг. Үлийн үрийн байшингууд. Үлийн үртэй холбоотой байдаг гэсэн. За тэгээд мэдээж гэртээ явах дуртай, ганцаараа явах дуртай. За тийм зүйлсийг бол илэрхийлдэг. За тэгээд усны элементийн ордууд гэх юм бол угаасаа мэлхий, хилэнц, загс байгаа. Хилэнц гэхдээ яг яага усныг амар сонирхолтой байгаа зү. Яг хилэнц гэсэн мөртлөө ус. Хилэнц чинь угаасаа цөлд идэг зү. Тэгээ яагаад Scorpio яг оруулж ирснийг бас мэдгүй л юм. Гэхдээ дараа нь ингээд судлаад үзэхээр бас яг яагаад орсон гэд. Тэр ч яг уу. Тэгэхээр угаасаа мэлхий чинь яг өөрөө сая хэлсэнчлэн усны ордууд их гэр бүлээ хайртай, гэр бүлсэг байдаг гэдгийгсэн шүү дээ. Тэрэн шиг мэлхийн орд гэр бүлтэй үнэхээр хайртай, үнэнч гэр бүлсэг тим орд байдаг. За кардинал буюу яг тэргүүлэгч, анхдагч тэргүүлэгч шин чанартай, хамгаалах, халамжлах, өнгөрсөнтэй холбогдох зэргийг бас илэрхийлдэг. За хилэнцэн орд болохоор зэрэг яг өөрөө драматик драмаг илэрхийлнэ. Усны илүү хар бараан талыг бас илэрхийлдэг. Жохон сүйтгэх шин чанартай байх магадлал ихтэй. Угаасаа хилэнц гэдэг чинь юм жохон хортой байгаа даа үстэй. Хортой ус. Гэхдээ мэлхийг бодохоор хортой мэлхий бас байдэн штэ. Гаднах арсныхын ер нь л жоохон бас хортой. Яагаад гэвэл нүуник хортой ургуулсан бодож сэтгэлдээ юм хурдаг. Муу санах юм ихтэй байдаг. Тийм. Усныхан бол тийм. За тэгээд хилэнц нь яг өөрөө өөрчлөлтийг илэрхийлдэг болохоор яг өөрчлөлт донд ер нь амьдрал нь өрнөж байдаг. Тийм ч болохоор бид нэр хилэнцүүдийг илүү хайрлах хэрэгтэй байна. Ярьдаг гэж юу. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор зэрэг загас. Загас болохоор зэрэг илүү хүчэн сонтой. Зүүн сонтой, зөөлөн, the sweet spices буюу яг чихэрлэг загас. Романтик тийм хүмүүс байдаг. Эдгээрийг яг устай ингэж зүгэрлэг гэх юм бол мэлхий яг өөрөө баг гол юм уу да. Байнгын урчид гол. Тий, байнгын урчид юм гол. Тэгээ тухайн голд нь
маш их юм төрөл бүрийн юм. Одоо загснууд байдаг. Тэ. Тийм байд. Одоо гол юм шиг байна да. Хилэн цалт алаа юм уу? Тогтон. Эсвэл тэнгис юм. Тийм. Тэнгүүд далай чинь амар гүнзгий шүү дээ. Доор нь юу хааг нь мэддэхгүй. Маха. Нууцлаа гэсэн. Эсвэл намаг. За загас болохоор зэрэг яг өөрөө юу би яг Хоримтгай юм чинь юм шүү. надад л нөгөө нэг сав мав шиг санагдчихэв. Тийм. Яг ингээд Ууртаа ууршаад ингээд яачдаг. Тэнгүүд ингээ ууршингуудаа яг нөгөө нэг ханд ингээ тогтонгуудаа овсолчтой шүү дээ. Уурчин. Яг тэрэн шиг надад л тийг санагдчихэв. Яг ингээд галтуул байдэн шүү дээ. Галтуулын сав юм биш. Халуу аршаа. Халуур ашаа мэт. Ааха, яг ингээд тэр шиг Булаг шанд. Яг ингээд юу яадаг ингээд буцлаад тэгээд уур болонгуудаа уур босон ч гэсэн буцаад усуулаад тэгээд оршилдог. Яг загсан яг тэр юм байна. Хайр тийм шиг. За тэгээд манай 4 элемент маань энэ хүрээд дуусч байна. За тэгээд дараагийн сэдвээр болохоор зэрэг modality буюу шин чанарын талаар илүү их ярих болно. Тэгэхээр cardinal, fixed, mutable буюу энэ гурван талаар илүү их ярих болно гэсэн үг шүү. За энэ хүртэл сонссон бүх сонсогчдод бүгдээрэнд нь маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд гоё комент үлдээгээрэй. Ямар элемент чинь илүү давмгай байна, ямар шинж чанар илэрж гин. Тэгээд тэрийг бас хэлээрэй гэж хүсмээр байна. За тэгээд давмгай ордоо олмоор байх юм бол Astrosec руу ороод тэгээ birth chart-ыг гаргаад тэгээд dominant гэдгээс харчин гэсэн үг шүү дээ. Тэгээ шүү. Асуухан байвал бид нартай холбогдоорой. Маш их баярлалаа. Баяртай. Дараагийнхаараа уулзцгаая. Баяртай.